Энэ удаа бит хоёр болохоор жоохон хойд солонгостой холбоотой хэрэг ярих гэж сууж байна. Хойд Солонгос болон Гэтэ Анугийн Японтай. хэрэг тийм тий. Аа. Гэтэ яг Ану яг ямар хэрэг билсэн би мэдэхгүй байгаа болохоор Ааха. тий. Амар сонирхолтой ирвэлцсэн би. Би яг хэрэг рүү орох юм нь яг яагаад энийг судлах болсон талаараа хальт хэлэхүү. За. Би ингээд Мегумид туслаач гэдэг самбар айгүй олон удаа харж исэн байхгүй юу? Оо за. Амар том самбар мамбар байгаа байхгүй. Тэгээд энийг наасан бол гэж судлаад үзсэн чинь Мегуми гэдэг нь болохоор хойд солонгосын тагнуулаар нөгөө хулгайлт гэсэн хүн юм бэлээ. Аа. Тэгээд би энэ талаар яг судалж үзвэл гоё юм байна да гэж бодоод тэгээд өнөөдөр ярих гэж байна. Аа. Тийм. Сонирхолтой сэдв байна. Би тэгтээ ерөөс тэр Мингуми гэж олж харж байгаагүй юм байна. Хаагур исэн бол. Би яг одоо амьдарч байгаа мужидаа л харж байсан. Аа, зүг. Тийм. Гэтэ энэ мужтай огт холбоогүй шал өөр газар хулгайлагдсан л та. Тэгтэл энд амар их самбар байдаг тийм. Ааха. За би Йокота Мегуми гэдэг хүний талаар ярих гэж байж байна. За энэ хүн нь болохоор 1964 оны 10 сарын 5-нд төрсөн. За тэгээд аав нь болохоор Япон банк, одоо монголоор бол Монгол банк гэдэг шиг тийм банкнд ажилладаг тийм хүн байсан юм билээ. Тэгээд ер нь бол гайгүй айлын юм хүүхэд байсан. Тэгтээ нөгөө аавынхаа ажлаас болоод байнга ингэж ийш тийшээ ингэж нүүж суудаг юм байна л та. Тэгээ яг тухайн үед болохоор Нигата мужид амьдардаг байхдаа 1977 оны 11 сарын 15-нд дөнгөж 13 настай байхдаа хойд солонгосын тагнуулчдад хулгайлагдсан байгаа. Яг тухайн хулгайлагдах үйл явц нь яг ямар хөө байдлаар өрнөсөн бэ гэхээр Мегуми өөрөө ингээд дунд сургуулийн үед сурагчтай тий. Тэгээд зэлэд харчаад бадминтоны секцэнд явд юм билээ. Тэгээд бадминтоны секцээсээ тараад найзтайгаа явж агаад яг найзаасаа салаад яг гэрлүүгээ орохоо хэдхэн метрийн зайд араас нь хүмүүс ирээд хулгайлаад байгаа явцсан. Тэгээд Мегумиг бол авч явахдаа яасан байгаа. Яг амьдардаг газрын ойролцоо ийм далайтай яг ойрхон. Тэнгүүд шууд ийм онгоцныхоо дотогшоо хийдэг нэг тийм хэсэгтэй тийм онгоц руу аваачаад Мегумиг аваачаад дотогш нь хийцэн. Тэгээд тэр зэгтээ нөгөө далаагаараа шууд нөгөө хойд солонгос руу явсан юм билээ. Гэхдээ яг ингээд Мегумиг одоо 1977 оны 11 сарын 15-нд яг ингээд алга болох үед нь бол аав ээж нь яач вэ гэж цагдаад мэдэгдээд нөгөө цагдаа нар ирээд нохой ажилласан юм байна л та. Тэгсэн чинь ерөөсөө ингээд сургуулаасаа гарч яваад яг гэрээхээ тэнд очиод нэг мухар дээр очиод ерөөс байхгүй болсон. За тэгээ мужийн цагдаагийн албатай нэгдээд эхний өдөр 220 хүн, дараагийн өдөр 760 хүний ийм том баг ажиллаж энэ хүүхдийг хайсан боловч ерөөсөө амжилт олоогүй. 1997 оны 2 сарын 3-нд болохоор Санкэ гэдэг сонингийн газар энэ хүүхэд хойд солонгост хулгайлагдсан байж магадгүй гэдэг ийм мэдээлэл гаргасан юм билээ. Хойд солонгост хулгайлагдсан гэдэг нь болохоор нэлээд л төвхтэл юм болсон юм билээ л дээ ер нь процессын хувьд. Ер нь бол Мегумиг одоо тэр хойд солонгост зааж сургадаг байсан нэг тагнуул нь солонгост байж захта баригдсан юм билээ. Тэгээд тэнд баригдаад явж захта ер нь ингээд Япон хүүхдүүд хулгайлж мулгааснаа ингээд ярьж мараад тэгээ бас тэр Япон хүүхдүүдийг хулгайлагдсан Япон хүүхдүүдэд одоо нөгөө солонгос хэлмэл заадаг байсан энэ төр нь мэдэгдээд тэгээд тэрнээс болоод ер нь бол Мегуми хойшоо хойд солонгос руу ингээд хулгайлагдсан байж магадгүй юм байна гэдэг яриа 1997 онд буюу яг Мегуми хулгайлагдсанаас 20 жилийн дараа гэсэн үг байхгүй юу? Энэ ингээд цацагдаж эхэлж байгаа. Мегумид заадаг байсан солонгос хүн гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? За. Одоо ингэж байгаа байхгүй юу? Одоо энэ хүүхдүүдийг хулгайлаад хойд солонгост аваачаад тэгээ тэр хүүхдүүдэд хойд солонгосынхоо нөгөө солонгос хэлийг заагаад тэгээд тэр хүүхдүүдээр хойд солонгосынхоо тагнуулуудад юу яадаг байсан маа. Япон хэл заалгах ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн юмыг орчуулах ч юм уу. Тийм юм хийлэгдэг гэсэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдүүд чинь дунд сургуулийн хүүхд байгаа болохоор бас ингээ янз бүрийн өөр хичээл ч гэсэн ордог байсан байгаа. Тэгээд хойд солонгост хүмүүсийг аваачаад одоо нэг юм байшин дотор хэд амьдрна. Тэгээд тэр дотор нь одоо нөгөө сурган хүмүүжүүлж байгаа хүмүүс тий хойд солонгосын тэр тагнуулт бүгдээ ингээ хамт амьдардаг. Тийм байсан байна. Тэгээд тэнгууд нөгөө хамт амьдарч байгаа учраас хамаагүй юм яриад байж бас болохгүй. Яг тэгэхээр хориотой хэрвээ баригдах юм бол аюултай учраас ерөөсөө Япон хэлээ нэг ашигладаггүй байсан гэж байгаа. Тэгээд Мегумигээс гадна өөр бас ингээд Япон хулгайлагдсан хүмүүс бас Мегумитэй таарч байгаа байхгүй. Тэгээд тэнгүүд тэднүүстэйгээ бас ингээд чөлөөтэй Японоор ярьж чадахгүй. Тэгээд
Зөвхөн орой унтахаасаа өмнө нэг хальт Японоор ингээ шивнэж яриад унтах ч юм уу тий. Нэг тиймэрхүү юмнууд байсан гэж байгаа. Энд чинь ингээд Японд бол ингээд 20 жилийн хугацаанд Мегуми хайцсан мэддэхгүй. Тэгэл ингээл грек нь хайгаал байгаад байгаа шүү дээ. Тэр одоо хугацааг Мегуми яг ямар хөө байдалтай байсан талаар нь ярих юм бол Мегуми ч өөрөө 13 настай очиж байгаа учраас маш хурдан хэлийг нь сурсан гэж байгаа. Тэгээд тэр нөгөө зааж байгаа тагнуулчууд нь бол ингэж хэлж байгаа байхгүй. Солонгос хэл сурчих юм бол зааж болно. Япон руу харьж болно. Тэгэл жоохон томрол ирэнгүүт нь чи хүнтэй суучих юм бол бид нар чамайг буцаана. Тэгэл хүнтэй сууж муугаал ирэнгүүт нь бид нарт одоо хүүхд гаргачих юм бол чамайг буцаана гэл ингээл худлаа амлалт өгөөл ингээл байлгаал гэсэн. Тэгээ Мегуми өөрөө болохоор ерөөсөө амар харих хүсэлтэй. Зарим одоо ингээд хулгайлагдсан хүмүүсийн хувьд болохоор бүр ингээд буугаад өгцөн. За угаасаа л харих боломжгүй юм байна гэдэгтээ бүр итгээд тэгэл тэндээ амьдрахыг сонгоцсон тийм хүмүүс бас байгаа байхгүй. Тэгсэн чинь Мегуми болохоор ерөөсөө тгээгүй. Ингээ хэл сурчвал намайг буцаана гэвэстэй яага буцаахгүй байгаа ингээл амар муудалцаал нөгөө сэтгэл зүйн хувьд амар хэцүү болж эхэлсэн байгаа байхгүй Мегуми өөрөө. Ингээд харихыг амар хүсэж идэг. Тэгсээр нэ чадахгүй бүр ингээ галзуурах шахаад тэгээд Мегуми яг тэр хойд солонгос байх хугацаанд ингээл энэ хүмүүсийг бас ингэдэг юм билээ. Хулгайлж авсан хүмүүсээ нэг газар ингээ байлгаалах биш ингээд энд тэнд ингээл аачил идэм билээ. Эхлээл ингээл жоохон хүмүүс байгаа штэ тий. Тэнгүүд нэлийн тасарсан тийм газар нэг байшинд ингээд аваач байлгаж байсан аа. Одоо жоохон хүүхдтэй гэр бүл болцсон хүмүүсийг болохоор арай жоохон ингээд цэцэрлэгтэй ойрхон хүүхдүүдэд цэцэрлэг төгсөж болохоор тийм газар аваачсан байгаа байхгүй. Тэгээ ер нь бол ингээд тэр хүмүүсийн хувьд бол ингээд хүүхдтэй болчих юм бол ингээд нэг газараас сууршаад ингээд амьдарчих юм байна гэдэг ер нь тийм ойлголттой. Эхлээд Мегуми яг амьдарч исэн газар нэг Япон охин ирсэн. Тэр эмэгтэйгийн талаар би бас ахаа ярина. Тэрийг нь болохоор Хитоми гэж хэлдэг. Өөрөөс нь ихч тийм охин очиж байгаа. Тэгээ тэр охин болохоор бас нэг атагаас хулгайлагдаад хойд солонгост очсон. Гэхдээ яг хулгайлагдахдаа ээжтэйгээ хамт хулгайлагдсан ирнэ. Ээж нь ясныг мэдэхгүй ганцаараа тэр Мегумигийн байжсан байран дээр утсан байна. Мегуми, Хитоми хоёр бүр айгүй сайн найзууд болсон. Тэр хоёр яг нэг байранд яг нэг өрөөнд 5 сар тэгээд яг нэг өрөөнд биш ч гэсэн бас нэг ойрхон ч юм уу эсвэл яг нэг байранд ч юм уу бас нилээд сар ингэж байгаад нэг жил хагас магас ерөнхийдөө тэгж ойрхон хамт ер нь амьдарсан юм шиг үлээ. Тэгээд Хитомын өөр тишээ явахаар болоод тэр хоёр салцсан. Тэгээд тэрний дараа болохоор ахаад ингээд нэг юм эзгүй уул ийм ой модтой уул байгаа байхгүй. Тэг ингээд тэр ойнгийнх нь зах болгонд нэг байшин байгаа. Тэгээд тэр байшин болгонд нь дотор нь хүмүүс амьдарч байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь ингээд байшин болгон одоо хамт амьдарч байгаа тагнуулч гэх юм уу. Одоо нөгөө сургууль хүмүүжүүлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд бас дураараа байшингаас гараа яваад иж болохгүй. Тэгээд яг тэр хүмүүс нь яг байхгүй болдог үе байдгийм байна л да. Яг тэр үеэр нь амжиж тэр нөгөө өөр байшингийнхаа хүмүүстэй ингэж уулзч яадаг. Энэ үед нь хамт амьдардаг хүмүүсээс 2002 оны 10 сарын 15-нд буцаж Японд ирсэн хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс нь буцаж ирээд Мегумигийн аав ээжд Мегуми ерөнхийдөө ямар хөө байсан талаар бас ярьж өгсөн гэсэн. За тэгээ энэ хүмүүстэй ойролцоо амьдарч байхдаа яг өөрийнхөө амьдарч байгаа байранд нэг эмэгтэйтэй амьдардаг байсан. Тэгээ тэр эмэгтэй нь эмнэлэгт хэвтгэр болоод гэсэн бахан. Тэр эмэгтэй нь байрнаасаа гараад Мегуми хэсэг хугацаанд ганцаараа тэр байранд үлдсэн байна. Тэгээ ганцаараа тэр байрандаа үлдсэн чинь Өмнөд Солонгосоос хулгайлагдаж ирсэн бас нэг хүн байгаа байхгүй. Тэгээ тэрнтэй танилцаад тэгээд уулзаад хэдхэн сарын дараа тэр залуутаа суусан юм билээ. Тэгээ яагаад тэгэхээр Мегуми айгүй их ингээд буцмаар байна гэж ярьдаг. Тэгээ тэр залуу нь хуйлаа ер нь суух уу гэж суусан гэж би уншсан. Тэгээ ер нь бол юу гэдэг юм шиг үлээ тэр суулгаж байгаа хүмүүс нь ч гэсэн ер нь цаанаасаа тэр тагнуулт гэх юм уу тэр хариуцж байгаа нэг хүмүүс толгой хүмүүс байгаа шүү дээ тий. Тэднээс нь ер нь бол ингээд энэ залуутай суулгач ч юм уу тий. Ер нь тиймэрхүү байдлаар тэр амьдарч байгаа газар мазрын зохицуулдаг юм байна да гэж би бодсон. Тэгээд тэр солонгос залуутай суугаад нэг охин гаргасан. Тэгээд тэр охиндоо болохоор Ким Хэгён гэдэг нэр өгөөд тэгээд энэ Хэгён гэдэг нь болохоор нөгөө сая ярьсан Хитоми гэдэг охинтой амар сайн найзулсан гэсэн шүү дээ тийм.
Тэгээ тэр охиных нь хойд солонгосынх нь нэр гэсэн үг байхгүй. Тэгээ тэр нэрийг нь өгсөн юм билээ. Хүүхдтэй болсон ч гэсэн буцаахгүй байгаад нь Мегуми бас л ахаад уурн хөрсөн, буцгаж их оролцсон. Тэгээд 2 удаа онгоцны буул руу яваад цогтох гэж оролдож исэн гэсэн. Тэгээ эхний удаад нь бол яг хойд солонгосынхаа хүнд баригдаад тэгээ хоёр дахь удаад нь бол яг нөгөө эргэн тойронд амьдардаг японочууд нь явж байгааг нь хараад болиулсан гэдэг юм билээ. Иннээс нь болоод бас тэр Мегумиг Японд ирэх хүмүүсийн жагсаалтанд оруулаагүй байхаа гэж энд буцаж ирсэн хүн хэлдэг юм билээ. За тэгээ Мегумигийн энэ байдлыг нь харсан хойд солонгосын хариуцдаг хүмүүс нь Мегумиг эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд 2002 онд хойд солонгосын аль биесны мэдүүлэлээр бол Мегумийн эмнэлэгт байхдаа амиа орлож нас барсан гэсэн мэдүүлэг өгсөн. Гэхдээ энэ нь тийм яг үнэндээ баталгаатай юу эсвэл зүгээр хойд солонгосынхны зохиож хэлж байгаа үг үү гэдгийг нь бол бас мэдэх боломжгүй. За тэгээд би дахиад нэг эмэгтэйн талаар ярьж өгье. Энэ нь болохоор Суга Хитоми гэдэг эмэгтэй байгаа. 1959 оны 5 сарын 11-нд төрсөн. Тэгээд 1978 оны 8 сард нэг атамч амьдарч байхдаа ээжийнхээ хамт хулгайлагдсан. Тэгээ ерөөсөө ээжтэйгээ тэр хулгайлагдсан үеэсээ хойш уулзалтаагүй. Тэгээд Хитоми нь болохоор 1975 оны 3 сард дунд сургуулаа төгсөөд тэгээд нэг эмнэлэгт ажиллангаа ахлах сургуультай оройн ээлжээр сурдаг гэсэн юм билээ. Өглөө нь ажилдаа авчаад оройн ээлжийнхаа хичээлд нь суучаад тэг хичээлээ тарсныхаа дараа сагсан бөмбөгийн клубт явдаг гэсэн юм билээ. Тэгээд тэр клубтээ яваад тэгээд ойролцоогоор нэг 11 цагийн үед гэртээ хардаг гэсэн юм л та. Тэгтээ нөгөө эмнэлэгт ажиллаж байгаа штэ тий. Тэр эмнэлгийнхээ дур байранд амьдардаг байсан болохоор хагасаа өдрөл яг гэрлүүгээ хайрдаг. Тэгээд яг бүтэн сая өдөр нь буцаад нөгөө дотор байранда хүрээд ирдэг тийм амьдралын маягтай охин байсан. Тэгсэн чинь 1978 оны 8 сарын 12-ны яг хагасаа өдрөө гэртээ харьцан байх үед нь ээж тэгээд нэг дүүтэйгээ гуруула байжгаад юу яасан байгаа. Дүүгээ үлдээгээд ээжтэйгээ хоёулахна дэлгүүр яваад ирэхээр гарсан байгаа. Дүү нь хамт гарна марна гэж жагаад ээжтэйгээ хоёулахна юм ярмаар байсан болохоор дүүгээ үлдээгээд хоёулаа гарсан байна. Тэгсэн чинь дэлгүүр мэлгүүрээс хамаг юм аваад яг гэрлүүгээ яг орохын завдалт араас нь хүн ирж байгааг мэдээд тэгэл эргэж хараад 3 залуу барьж аваад хулгайлсан. Хитомиг хулгайлахтаа болохоор аманд нь юм хийгээд ийм айгүй том уутанд хийж аваад яг гэрийн хажуугаар гол урсчдаг. Тэнгүүд тэр голд нь яг завин дээр тэр нөгөө ууданд хийсэн Хитоми болон ээжийг нь аваад явсан байна. Голоороо явж байгаад яг далай руу орох хэсэгтээ болохоор том онгоц руу солигдож суугаад авч явсан гэсэн. Тэгээд Хитоми чинь ингээд нүд мүдээ боолгоцсон харахгүй байгаа учраас яг мэдэхгүй штэ. Тэгтээ ерөнхийдөө нэг хүн болохоор яг Япон хэл жоохон мэддэг. Тэгээд тэрнээс гадна яг 3 хүн байсан гэж таамаглаж байгаа юм байлээ. Тэгээд тэр нэг Япон хэл хальт мэддэг хүн нь болохоор Японоор яриад байсан гэсэн. Онгоцон дээр бахта. Тэгэхээр бодвол манай ээжтэй ярьсан бах гэж Хитоми тийм би таамагладаг юм билээ. Тэгээ Хитомигийн хувьд болохоор ер нь 100-аад хүн хайсан. Тэгэл тэр хавийн уулус гол мол далай малай бүхэл газраар хайсан ч гэсэн ерөөсөө олдоогүй. Тэгээд Хитоми болохоор хойд солонгост очиод Мегумитэй уулзж байгаа шүү дээ тий. Тэгээ Мегумитэй хамт амьдраад Мегуми болохоор өөрт нь хойд солонгосын солонгос хэлийг зааж өгсөн гэсэн. Тэгээд Хитоми юу яасан юм бэ л да яг нэг амьдарч исэн байранд нь болох Мегумитэй хамт амьдарч байгаа дахиад өөр нэг байр руу орж байгаа шүү дээ тийм. Тэгт нь болохоор 4 юу яасан юм бэлээ. Солонгост томилогдсон Америкийн цэргүүд. Тэгээд тэр 4 Америк цэрэг нь болохоор дайны үед 1965 онд дайны үед Солонгост очиод тэгээд дайнаас болоод цогтцсон юм билээ хойд Солонгос руу. Тэгээд яг тийм 4 цэргийн амьдардаг байранд ирээд тэгсэн чинь яг 3 эрэгтэй нь болохоор аль хэдийн хорим гэрэлцэн. Тэгээд нэг эрэгтэй нь болохоор 40 настай Чарльз гэдэг эрэгтэй байхгүй. Эрэгтэй нь болохоор гэрлээгүй байж тараад Томи өөрөө болохоор 21-тэй тэнд очиж байгаа байхгүй тэр байранд. Тэгэнгүүт нөгөө тэгээ Чарльз нь болохоор эхлээд ингээд
Анхнаасаа л ер нь хитомыг таалагдсан. Гэхдээ эхлээд бол ингээд англи хэл зааж мааж өгөөд тэгж жагаад ер нь ингээд чи ингээд энд надтай суугаад ингээд амьдрах юм бол ингээд доктортой энэ дээрээ тий. Тэг ингээд чи хүнтэй суухгүй бол ингээд ийш тийшээ байсан байрлуулууд руу ингээд чамайг томилол явуулаад байна. Хаашаа очих нь бас мэддэхгүй тий. Ер нь аюу хэцүү. Тийм болохоор хойлоо ингээд бараг суудсан зүгээр юм шүү гэж нилээд удаа хоёлаа гэрлийгээс хэлсэн юм билээ. Тэгээд Хитоми нилээн бодож бодож байгаад энэ хоёр анх уулзалтнаас хойш 8 сарын дотор гэрлээд тэгээд тэнд амьдарч эхэлсэн юм билээ. Тэгээд Хитоми бол хоёр охин төрүүлсэн. За тэгсэн чинь 2002 онд болохоор Хойд Солонгосын удирдагч тэгээд Японы ерөнхий сайд хоёр уулзалтдаг. Тэгсэн чинь тэн дээр юу гэсэн гэхээр Хойд Солонгос бид нар ингээ хүмүүс хулгайлдаг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйсан. Тэгээд мэдээж өөрөө бол мэддэггүй байсан. Тэгээд эднээс бол ингээ тагнуулын ажилч юм хийсэн байсныг ингээ мэдлээ гэдэг маягаар уучлалт гуйгаад тэгсэн. Тэгтээ 5 хүн бол амьд байгаа. Тэгээ 8 хүн бол аль хэдийн нас орсон. Тэгээд бид нар ерөөсөө 13 хүн л хулгайлсан гэж хэлсэн. Тэгтээ ер нь бол Японд бол ингээд улсаасаа хүлээн зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй нийт 800 гаруй хүн хулгайлагдсан гэдэг тоо байд юм байлээ. Тэгээд тэр 8 нас орсон хүнд нь болохоор тэр Мигумиг оруулж байгаа байхгүй. Тэгээд 5 амьд байгаад нь Хитомиг хэлсэн. Тэгээд тэр 5 амьд байгаа хүмүүсээ Японд л буцаая гэдэг амлалт өгсөн юм шиг байна. 2002 оны 10 сард Хитоми болон өөр 4 хүн нийлээд тавуулаа Японд буцаж ирсэн. Тэгээд тухайн үед бол Хитоми гэрийнхнийг орхиод ирсэн юм билээ, нөхөр болон хүүхдүүдээ. Тэгээд яг түүнээс 2 жилийн дараа нөхөр хүүхдүүд нь Японд ирсэн юм бэл. Мегумигийн хувьд болохоор Хойд Солонгосоос Мегумигийн одоо нөгөө биеийг нь шатаагаад үлдсэн яс байгаа шүү дээ. Тийм ясыг нь явуулсан. Гэхдээ тэрийг нь ингээд Японд шинжилүүлсэн чинь зарим нь бол хит ингээд шаталтанд орц учраас энийг бол ДНХ-ийг нь тодорхойлох боломжгүй гэд тэгсэн чинь нэг газар болохоор ДНХ-ээс нь огт өөр хүний ДНХ илэрч байна гэдэг хариу гаргасан юм лээ. Тэгвэл яг тэр хариу гаргасныхаа дараахан бас тэгсэн гэсэн заяа. Тий одоо ийм шатцсан ийм яс гэдэг чинь өөр хүний ямар нэгэн хөлс тусах ч юм уу өөр хүний ямар нэг юм бүрхээрээ шууд тэрийг ингээд спонж шиг өөртөө уусгаад авчдаг учраас бас жоохон эргэлзээтэй юм шиг юм араас нь бас хэлсэн юм шиг л. Тэгээ Мегумигийн ээж аав нь бол угаасаа энэ дөрөөсөө итгээгүй. Мегуми бол амьд байгаа гэж итгэсээр байгаа. Мегуми охин төрүүлсэн гэд хэлсэн шүү дээ тий. Тэгээд тэр охин нь 28 таа байхад нь заяа. 2014 онд Мегумигийн аав ээж нь Монголд очиод тэр охинтой нь уулзалтсан юм бэл. Энэ амар сорилттой байгаад. Харин тий. Ер нь ийм Хойд Солонгос болон Японы хооронд хийгдэж байгаа ийм одоо хэлэлцээр маягийн юмнууд ч айгүй их Монголд болдго юм байна шүү дээ. Юунууд нь. Тэгээд тухайн үед бол яг тэр охин нь бол ээж нас барсан тэр гэж хэлсэн гэсэн. Гэхдээ эмээ өвөө нь бол ерөөсөө итгэхгүй чигээрэл байгаа байсан юм билээ. Тэгээд данч аав нь болохоор 2020 онд нас барсан. Тэгээд одоо бол ээж нь болон өөрийнх нь Мегумигийн 2 ихэр дүү байгаа байхгүй. Тэр 2 дүү нь ерөнхийдөө ингээд өргөлжлүүлээл Мегумиг авраач гэдэг юм кампайн маягийн тий хайх юмнуудаа бол хийсээр л байгаа. Тэгээд Мегумигийн талаар 2 3 одоо кино болон аниме байгаа. Тэгэхээр яг тийм хэрэг бүр сонирхол яг тэр юмнуудыг нь үзвэл бас зүгээр байна. Сайн нөгөө Мегумигийн аав ээж нь Мегумигийн охинтой уулзсан гэсэн чинь Улаанбаатарт. Тэгээд тэгэж уулзахдаа бас нөхөр хүүхд хоёроо авч утсан юм лээ. Хүүхд нь дөнгөж 10 сартай байсан тухайд. Тэгээ нөхөр нь болохоор Япон хэл мэддэг. Тэгээд нэлээд тийм элит гарлын тийм хүн байсан гэсэн. Тэгээд Мегумигийн охин болохоор яг нөгөө одоо ээж нь нас урсан тэргээд мэдээллийг Хойд Солонгосоос явуулахтай зэрэгцээд Мегумигийн охин нь бас юм бичлэг хийж явуулсан баггүй. Ингээд ээж нас урсан. Тэгтээ та хоёр ингээд надтай уулзгаар ирэхгүй мүү би ингээ уулзмаар байна гэд тэгсэн баггүй. Тийм бичлэг бас хамт ирсэн. Тэгсэн чинь одоо хэрвээ Хойд Солонгос руу очих юм бол одоо Мегумиг өгсөн гэдэг ийм
одоо тарих угаалтыг хийн штэ тий тэр ээж аваа хоёрт нь. Тэгээд тэрнээс нь болоод айгаад ер нь яг хойцлон осрол очиж чадаагүй. Аа. Тэгээд тэгээд тэгж нууцаар гэх юм уу тий Монголд уулзсан юм билээ. Гэхдээ яг тэр уулзалтын дунд бас ингээд бичлэг хийсэн гэсэн. Тэгэхээр тэр бичлэг нь бол угаасаа нөгөө бас хойд солонгос нь харах бичлэг байхгүй юу? Аа. Тийм. Тийм юм бэлээ. Тийм. Нууцаар уулзсан гэж юунаас нууцаар уулзаж байгаа? Яг нь нууцч гэх юм цаашаа одоо тэр чинь нөгөө Япон улсад ингээд яаж байгаа байхгүй би ингээд уулзмаар байна гэдгийг Мегумигийн аав ээж ингээд улстай хэлээд тэгээд Аа. улс нь ерөнхийдөө хойд солонгостой тохиролцоод тэгээ Улаанбаатарт уулзуулж байгаа байхгүй. Аа. Тэгээд Улаанбаатарт уулзуулахдаа бас тийм улсын тийм зочид хүлээж авдаг газар байдаг юм шиг шүү дээ. Аа. Монголын тэрийг хаана мэдгүй мэн. Тэгтээ тийм газар нь уулзсан юм лээ. Тийм. Зүг зүг. Хитоми гэдэг эмэгтэй байгаа шүү дээ. Японд л буцаж ирж чадсан. Аа. Тэгээд тэр буцаж ирэхийнхаа өмнө онгоцны бодол дээр Мегумигийн охинтой уулзалтсан юм байна л да. Тэгээд тэгсэн чинь Мегумигийн охиноос нь ээж нь яасан ингээ асуусан чинь яг үг хэлээгүй гэсэн. Тэгээд тэрийг нь бол Хитоми ойлгохдоо л ээж амьд байгаа гэж хэлж байгаа юм байна гэж ойлгосон гэсэн. Аа. Тэгэд юу гэсэн үг вэ? Нэг юм Амьд чиж магадгүй гэсэн үг үү? Тийм. Тэгээд нас барсан гэдэг тайлбарч байдаг. Одоо амьд байгаа гэдэгт нь итгэдэг тайлбарууд ч гэсэн байдаг. Жишээ нь одоо 1993 онд нас барсан гэж анх хэлсэн байхгүй. Тэгсэн чинь тэрийгэ дараа нь 1994 он болгож сольж мэлсэн байхгүй. Энэ алдаатай он байна энэ төр гэд. Тэгээд тэр нь жоохон сонирн болчихж байгаа. Тэнгүүд 1994 онд Мегумиг харсан гэдэг бас яриа бас байдаг. Тэр тэгтээ одоо юу юм гэдэг байлээ. Мегуми ч одоо тийм амар улсын том албан тушаалтан биш те. Тийм. Зүгээр л нэг энгийн жоох охин штэ. Байртал Тийм. очиж байгаа штэ те. Тэгээ тэр тийм Тийм. хүний үхлийг нуух шалтгаан байдаг юм бах та. Харин тийм. Тэгээд яг гоо тэрэн дээр хүмүүсийн яг таамаглаж байгаагаар бол одоо тэр чинь ингээ янз бүрийн юм марчуулж байгаа штэ тийм. Аа. Тэгээд ер нь нэлээд тийм бас жоохон нууцлалын зэрэгтэй юм мэдсэн ч юм уу тий. Аа. Тийм байж магадгүй гэж үздэг юм билээ. Тэгээ Мегуми өөрөө тэр солонгос хэл нь амар сайн байсан гэсэн. Аа. Ерөөсөө л яг хойцлонгосын хүн шиг бараг сурцсан. Аа. Тийм. Гэтэ миний бодлоор бас тэр эрүүл мэндийн шалтгаанаар ингээм эмнэлэг твчиж байгаа штэ. Аа. Тэгээ нөгөө нэг Америкийн нэг цэрэг эмнэлгээс гарч ирээд бүр нэг юм урхам шиг болтон гарч ирдэ штэ тий. Аа. Яг тэрүүн шиг бүр тиймэрхүү юм болоод тэгээ тэрийгэ хэлэхгүй нуухын тулд худлаа өгсөн гэж байгаа ч байж магадгүй юм санагдаад байна шээ. Аа. Гэсэн бол охин зүгээр байхгүй үү те. Мэдгүй. Нэг юм хэрэг байна. Тэгээд Хитоми дээр нэг юм нэмээ хэлэхэд. Чиний нэмж Хитомигийн хэлэх нөхөр нь дуусахгүй нэ андаа. Би одоо амар дутуу хагас бас ярьсан байж магадгүй. Тэр нөгөө Хитомигийн нөхөр чинь юу байгаа штэ. Орхотол цэрэг. Тэгээ орхотол цэрэг ингээ Японд хүрээд ирж байгаа штэ тий. Тэнгүүт чи Япон ч харьцангуй юм нээлттэй улс болж байгаа штэ тий. Тэнгүүт бүр ингээ дэлхийд даяараа нэлээд тийм интернэшнл ньюс болсон гэсэн. Яа тэгэхээр оргодол цэрэг гэдэг чинь нөгөө үүрэг хариуцлагаасаа бултаад орхоцсон. Тэгээ тэрнээсээ болоод Америк руу нэг очиж нэг юм шийтгэл нь цаашаа гэхдээ янз бүрийн юм бол болсон юм шиг л. Тэгээд хамгийн гол нь заяа. Тэр чинь ингээд 40 наснда 21 настай эмэгтэйтэй сууж байгаа штэ нөхөр нь. Тэгэнгүүтээ Японд ирснэхээ дараа тэгсэн гэсэн чи ингээд надтай ингээд салж болно шүү. Ингээд заавал надтай өргөлдүүлж хамт амьдрах хэрэггүй шүү гэж Хитомид хэлсэн гэсэн нөхөр нь. Тэгсэн чинь Хитомин үгүй гэсэн. Тийм тэр нь амар яатсан. Тэгээд тэр нөхөр нь 77 наснда гэсэн баха. Асуурсан юм байлээ. Тийм тэгээ одоо энэ Хитомин болохоор нэг атад төрсэн гоцортой амьдардаг. Тэгээ бас л яг энэ тэгээ хулгайлагдсан хүмүүсийн эрх ашигын төлөө дуугарч явдаг тийм байлээ. Тэгэхээр одоо юу гэм бидний кинон дээр үздэг одоо бүр ингээл амар зодож нүдэд идэв тиймэрхүү юмд бол өртөөгүй юм биш үү те. Хитоми бол бүр яг амар зодож нүдэд бол тийм биш юм шиг л. Харьцангуй Мегуми дээр хоёр одоо жишээ нь хамтдаа бадминтон тоглох үе байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас харьцангуй жоохон гайгүй байсан юм шиг л. За нэг юм байна миний бэлдсэн хэрэг. За тэгвэл шууд минийх рүү орчих. За. За миний хэрэг бас чинийхтэй холбоотой хэрэг байгаа.
Тэг хүн улгаалдаг энэ хэрэг чинь болохоор яг 1970-аад оноос хойш ерөнхийдөө яг 70-аад оноос 2000 оны хооронд ерөнхийдөө айгүй тийм их гарч ирсэн хэрэг юм бэлээ штэ. Миний яг мэдснээр бол одоо яг нөөний Япон улсын засгийн газраас хойд солонгост тулгаалагдсан гэд 17 хүний нэрс байдаг. Тэр 17-ных нь одоо энд нь одоо чиний хэлдэг нөө мигүми идэр ингээ одоо орцсон явд юм бэлээ штэ. Аа. За миний хэрэг ямар хэрэг вэ гэхээр Японы хамгийн анхны онгоц сулгаасан хэрэг байгаамаа. За яг юу болсон бэ гэхээр 1971 оны 3 сарын 31-нд Японы агаарын тээврийн Boeing 727 гэдэг 122 хүний судалтай ба зорчигчтой. Дээрэс нь 122 хүр дээрээсээ нэмэх нь 7 одоо яг нөөний онгоцны буудлын ажилчин нийтдээ 129 хүн суулгаад Ханедагаас Фукуокад ниссэн юм байна. За тэгсэн чинь яг тэр дунд зорчигч дунд нийтдээ 17-оос 27 насны 9 залуухан залуу гинт босч ирээд энэ онгоц хулгайлагдлаа. Та нар хойд солонгос руу нисэх гэдэг тийм шаардлага тавьсан гэх юм уу? Тэгээ тухайн хүмүүс болохоор одоо юу барьж ирсэн бэ гэхээр гартаа Япон маягийн хутаг буу дээрээс нь гар юугаар хийсэн гар аргаар хийсэн дэлбэрэх бөмбөг эдрийг бариад ерөнхийдөө хойд солонгос руу энэ онгоц хулгайлагдлаа гэдэг юу өгсөн юм бэлээ. Заавар өгсөн юм бэлээ. Тэгээ тухайн үед болохоор ерөнхийдөө нөгөө онгоц монгосч одоо дүнгэж нисэж эхлээд нэх удаагүй тийм нэг одоо дүрм журм хууль дүрм нь ерөнхийдөө тийм сайн тогтоогүй зорчигчдыг онгоцсон суулгахтаа биеийн сайн нэгждэггүй байсан үе юм байна л та. Тэгээд энэхүү буу мууийн тэр чигээр ингээ яваад оруулсан. За тэгээд тэрхүү онгоц нисээд Фукуока дээр нэг утсан гэж байгаа. За Фукуока дээр очиж нэг буунгуудаа тэнцэнээс болохоор зорчигчдыг хинэнч буулгаагүй. За тэгээд Фукуок дээр очиод буулангуудаа онгоцныхаа одоо нүуний дийзел түлшийг нөхчөөд за ингээд энэ чинь шууд хойд солонгос яваа гэдэг одоо дааврыг ингээ өгсөн гэж байгаа байхгүй. За тэгээд тухайд Японы засгийн газар ямар арга хэмжээ авсан бэ гэхээр солонгос улстай холбоо бариад за энэ хүмүүсийг юу яая хойд солонгосын гимполо биш Сөүлийн онгоцны буудлын дээр буулгая. Тэнгүүтээ онгоцны буудлыг болохоор хэдүүлээ хойд солонгос гэж хэлжээ. Тэгээд энэ хүмүүсийг би тэнцэнээс нь барьж авъя гэдэг ерөнхийдөө Япон улсын засгийн газрын төлөвлөгөө байсан юм байлээ. За онгоцны жолооч нь болохоор нисгэгч нь болохоор өөрөө бас нөгөөний өмнө нь байлдааны онгоц барьдаг байсан. Маш туршлагатай хүн байсан юм билээ л дээ. Тэгээ тэр хүн юун дээр очиод солонгост очиод онгоцоо яг буулгах тэр мөчөд хойд солонгос улсын цагдаа нар нь болохоор солонгосын бүх одоо нэг туг идрийг бүгднийг хойд солонгосын тугаар солиод тэнээс нөгөөний шалганы хүмүүс нь бүгдээрээ хойд солонгосын хувцас идэр өмсөх байдлаар бүгднийг ингээд масклж ингэж нуусан гэж байгаа байхгүй юу. За тэгээ яг ингээд нөгөө хүмүүс чинь нөгөө 9 хүн маань онгоцны буудлын дээр буучаад яг гарах гэсэн чинь тэнчнээс нь цонхоор нь ингээ харсан чинь баруун талд нь болохоор юу харагдсан гинэ? Америкийн нисэх онгоц харагдсан гинэ. Тэгээ хойд солонгос ч болохоор Америкийн онгоц байхгүй штэ. Тэний хэд ингээ сонин сэжиглээд тэгэд нэг цэргээс энэ юу гэж асуув лээ. Пёньян мөн үү гэд асуусан гэж байгаа байхгүй юу? Нэг юм хойд солонгосын хувцастай цэргээс. Тэгсэн чинь нөгөөх нь Пёньян мөн гэд тэгж хэлсэн гэж байгаа. Тэгээ явж байгаа дахиад нэг цэргээс энэ Сөүл үү гэсэн чинь нөгөөх нь тэмээ Сөүл гэж хариулсан гэсэн. Тэгээд Сөүл байгаагаа мэдээд буцаад онгоц руугаа хүн яагаад буцаад энэс бид нар хойд солонгос явна гэдэг одоо тэр шаардлагыг тавьж гисэн гэж байна. За тухайн үед тэд юу болсон бэ гэхээр тухайн үеийн зам тээврийн сайд байсан Ямамура Шинжиро болон одоо бас бусад засгийн газрын хүмүүс солонгос улсад нисэж ирээд хүмүүсээ явуулчих. Тэгээ дотороо одоо гим зэмгүй хүмүүсийг явуулчих. Тэгэх юм бол бид нар онгоцыг чинь болохоор хойд солонгос ингээд нисгийа гэдэг тийм хилцээ хийхийг оролцсон юм байлээ. Тэгээ тэр хэрэлцээний ерөнхийдөө бүтлгүүцсэн. Гэхдээ 122 хүнээс болохоор 27 бага насны эмэгтэй болон хөгшин гэсэн ийм 27 хүнийг бол буулгасан. Эцсийн үр дүнд ямар хэлэлцээрт хүрсэн бэ гэхээр одоо тэр нөөний зам тээврийн сайд Ямамура гэдэг хүн байсан гэсэн шүү дээ, ирсэн гэсэн шүү дээ. Тэр хүнийг барьцаанд нь авч явъя гэдэг одоо хэлэлцээрт хүрсэн байгаа. За тэгээд 22 хүнийг ингээ буулгаад хамгийн сүүлчийнх нь хүнийг буулгахтай зэрэгцээд Ямамураг буцаад онгоцонд суулгаад тэгээд онгоцны нисгэгч, туслах нисгэгч, онгоцны үйлчлэгч ингээ 3 хүн Ямамура, дээрээс нь нөөний 9 гишүүн маань. Ингээ энэд бүгдээрээ 13лаа гэсэн үг шүү дээ, 13лаа хойд солонгосыг зорж ниссэн. Тэгээд уг нь бол юу яасан юм бэ л дээ. Япон улсаас болохоор солонгос улстай биш Япон улсаас болохоор хойд солонгостой холбоо бариад одоо бид нар ингээ хойд солонгос руу очиё гэдэг юуг тавьсан юм бэлээ, саналыг тавьсан юм бэлээ. Тэгсэн чинь
Тэр үед нь болохоор Солонгос улсанд дургуутсан. Яагаад тэгэхээр яг жилийн өмнө болохоор Хойд Солонгосын нөөний тагнуул юм уу да би бас тэрийн зэг сайн ойлгоогүй яг бас Солонгосын нэг онгоцыг хулгайлаад Хойд Дэлбэлсэн. Солонгос руу авч явсан. А, тийм үү? Тийм хулгайлаад Хойд Солонгос руу авч явсан тийм нэг хэрэг гарсан юм бэлээ. Тэгээд энэ хэрэг чинь болохоор яг 1970 онд болж байгаа байхгүй юу? Тэнгүү тэрний өмнөх жил нь тийм болчихж байгаа. Тэгээд 1971 онд бас ахиад Солонгосын онгоцыг Хойд Солонгос руу авч явах гэсэн бас нэг хэрэг гарч ирсэн байхгүй юу? Одоо яг тэрнийхэн талаар бас нэг саяхан 24 онд ч яг кино гарсан байгаад байгаа юм. Мгм. За тэгээд Солонгос улс болохоор энэ дээр болохоор ерөнхийдөө дургуйгаа мэдгдсэн. Тэгээд Хойд Солонгостой ерөнхийдөө ямар хэрэлцээ төрсэн бэ гэхээр бид нар болохоор танаа хүмүүсийн чинь бол ерөөсөө гим зэм ер нь бол зөв буцаана гэдэг тийм хэрэлцээнд бол хүрсэн юм бэлээ. За тэгээд 4 сард эн чинь нөөний Сөүлд очиод 1-2 хончиж байгаа байхгүй юу. Тэнгүүдээ 4 сарын 2-нд бэн 3-нд Хойд Солонгосд бууж байгаа. Тэгээд тухайн үеийн одоо нөөний юу байсан? Жолооч нөөний онгоцны ажилтан 3 хүн дээрээс нь энэ Ямамура гээд сайдыг болохоор ерөнхийдөө ямар ч асуудалгүй буцаасан. Бүгднгээс нь бол тодорхой хэмжээнд бол мэдүүлэг авсан. Гэхдээ Ямамурагийн хэлж байгаагаар болохоор Ямамураг бол ерөнхийдөө бүр ингээд тустай амар гой өрөө мөрөөнд оруулаад амар гой хооллоод тий баг ингээд интернет зөрөгт мөрөгттэй тиймэрхүү газар ингээд хооллож байлгаж ягаад одоо нэр төдийд мэдүүлэг авангуудаа Япон улс руу буцаасан гэж ярьдсан бэлээ. За тэгээд энэ хүү 9 хүн яг ямар хүн байсан бэ гэхээр тухайн үед болохоор одоо нөгөө капиталист нийгмийг одоо үзэн ядагчид одоо зүүнтний үзэлтэн гэх юм уу да тийм улааны бүлгэм гэж байдаг байсан юм байна. Тэгээ тэрхүү хүмүүс нь болохоор одоо Японыг нөгөөний хит их нээлттэй одоо нөгөөний барууны Америкийн соёлыг ингэж оруулж агаад улс төрт бас тийм соёлыг оруулж агаад ерөнхийдөө их дургуутслаа илэрхийлж хэлж ийсэн юм байлээ. Тэгээд ерөнхийдөө байн ингээд Токиод Осакад ээлжээр цагдаа нар төрөг засагтны эсрэг ийм дайн ингэж үүсгэж ийсэн юм байлээ. Тэгэхээр энэ хүү яг төлөвлөгөө нь болохоор энэ хүү улаантнуудын одоо бүлгэмийн Шиори гэдэг хүний болохоор яг төлөвлөгөө. Гэхдээ Шиори нь болохоор яг одоо энэ нүуний улс төрийн эсрэг үйлдэлээсээ болоод айгу удаан хугацаар 27 жил тухайн үед бол шоронд ингээ хоригдсон байсан. Тэгээд яг энэ хүү төлөвлөгөөг болохоор Тамия нэртэй залуу лидерлэн яг биелүүлсэн юм бэлээ. Тэгээ би сая нууны Ямамура гэдэг нууны зам тээврийн цайд одоо өмнөөс нь хүмүүсийн өмнөөс одоо өөрийгөө барьцаалуулаад ингээ явсан гэж гисэн штеп. Тэгээ энэ хүн болохоор ерөөхдөө буцаж ирээд одоо нууны юу гэдэг улс төрийн бол баатар болсон заяа. Маш мундаг баатар ингээ тэр бүр цоол мол дээр аваад харамсалтай 4 жилийн дараа нас барсан. 4 жилийн дараа яг Хойд Солонгос руу уулзалтаар явахынхаа өмнөх өдөр одоо дунд охин тутгалуулж нас барсан. Ийм бүр амар харамсалтай хэрэг болсон байлээ. Тэг яагаад хутгалуулсан бэ гэсэн чинь дунд охин нь болохоор өөрөө сэтгцийн хүчтэй байсан юм байна л да. Тэгээ сэтгцийн хүч нь хөдлөөд аавыгаа хутгалж алсан. Шимамура маань асуурсан. Ийм айгу харамсалтай хэрэг болсон юм билээ. За тэгээд нөгөө 9 хүн маань болохоор тэгээ яг ямар зорилготой тэгээ яг ингээ Хойд Солонгос руу одоо явах гэж оролцсон бэ гэхэд би сая нөө хэлсэн шүү дээ. Эдгээр бол ингээ капиталистыг бол үзэн яддаг. Зүүнний үзэлтэнгүүд байсан. Тэгээ зүүнний үзлээ илүү их одоо юу гэдгийг тараахын тулд одоо дэлгэрүүлж Япон улсыг зүүнний үзэлтэй болгохын тулд эдгээр одоо юу бодсон бэ гэхээр юуны дуранд ингээ өөрсдийнхөө хүчийг нэмэх хэрэгтэй байна гэж бодсон гэж байгаа байхгүй юу? За тэгээд юу ч мөнгөтэй болно, зэвсэгтэй болно, аримтай болно гэдэг төлөвлөгөөтэй адилхан ийм зүүнний үзэлтэнтэй хуучин манайх шиг Совет социалист үзэлттэй орнолоо явах төлөвлөгөөтэй байсан. Тэгээ юуны төрөнд эдгээр болохоор яг Хойд Солонгос руу гэж ер нь бол бодоогүй юм бэлээ. Хамгийн их болохоор Куб руу явна гэж бодож байсан. Тэгээ Куб руу энэхүү ингээд саналаа гаргаад явуулсан чинь Куб улсын засгийн газар болохоор юу яасан? Хүлээж аваагүй. За тэгээ Солонгос руу ингээд Хойд Солонгос руу ингээд явахаар болчих жобайгаа байхгүй. Миний хувьд бол айгүй харамсалтай санагдсан. Одоо нөгөөний тухайн үед болохоор яг нөө юм терроризм ч юм уу онгоц цуглаалах талаар ямар нэгэн хууль журам мэдрэл батлагдаагүй байсан. Тэгээ энэхүү хэрэг ингээд болсноор Японд бол анхны одоо нөөний онгоц цуглаалах талаар хууль батлагдсан юм байлээ. Гэхдээ хамгийн гол нь энэ хүмүүс Япон улсад буцаж ирсэн ч гэсэн тэрхүү хууль нь үйлчлэхгүй. Ягаад гэхээр одоо энэ хэрэг болсны дараа батлагдсан учраас энэ хэрэг бол одоо үйлчлэхгүй юм байлээ. Ер нь бол ямар ч хүн ам эрсдэггүй юм байна шүү дээ. Ямар ч хүн амин эрсдэггүйгийн хувьд бол эрсдэггүй. Гэхдээ одоо болохоор энэ 9 хүнээс нь болохоор 3 хүн нь болохоор ихэд
одоо буусныхаа дараа хойд солонгос оцсныхаа дараа 3 хүн нас орсон гэж байгаа байхгүй юу. Тэр гэхдээ шалтгаан нь бол ерөнхийдөө мэдэгдээгүй байгаа. Тэгэд эдгээр ингээ очиод хойд солонгост ерөнхийдөө юу хийдэг байсан бэ гэхээр одоо нөгөөний чиний хэлснээр Японд заах. Тий, дээрэс нь тагнуулын ажиллагаанд оролцдог байсан гинэ. Дээрэс нь Япон хүмүүсийн хулгайлах ажиллагаанд оролцдог байсан. Ерөнхийдөө тагнуулын үйл ажиллагаа ингээ явуулдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ тухайд нууны миний ойлгосноор болохоор яагаад ингээ Япон хүмүүсийг ингээ айгүй хулгайлж исэн бэ гэхээр ингээд хоёр зорилготой гэж байгаа байхгүй юу. Нэгд нь болохоор Япон хүмүүсийн одоо тэр нөө соёл улс төр одоо янз бүрийн тим юм судалж сурахын төлөө хөлийн сурахын төлөө, хоёрт нь болохоор Япон хүмүүсийн нөөний пассворт иргэншил өөрөө айгүй чухал байсан. Ягаад тэгэхээр нөөний ер нь ямар ч орн руу визгүй ингээ явчих болдсон шүү дээ, тийм. Визгүй явчих болдог болохоор одоо энэ хоёрт болж Япон хүмүүсийг айгүй хулгайлдаг гэсэн гэж бичсэн байлээ. За тэгээд энэ хэд ингээд Японд очиод одоо тагнуулын үйл ажиллагаанд ч юм уу ингээд янз бүрийн айгүй их ингээ гар бие оролцсон гэж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө тэд нар болохоор Японд болохоор биш ээ, хойд солонгост болохоор ерөнхийдөө яг баяжуулын тийм 10.1% нь одоо айгүй тийм баян хүмүүс бий тийм билээ шүү дээ. Яг тэр 10.1%-т нь орж амьдардаг гэсэн. Гээд дотроо ингээд бүгд жолоочтой интернеттэй тухайн үед интернеттэй гэж боддоо интернеттэй машинтай тэгээд цэвэрлэгчтэй ингээд юутай хогоочтой эдэр гээд бүр үнэхээр юм бол баян амьдардаг байсан гэж ярьд юм бэлээ. Сонирхолтой хэрэг байна. Би ерөөс дуулж байгаагүй минь. Сануу эдэр зөндөө хийцэн мэлээ. Тийм. Уншуул айгу сонирхолтой санагдсан. Би хамгийн инээдтэй заяа. Энэ 9 одоо хулгайлсан хүн онгоцноос ингээ хойд солонгост ингээ буухтаа бүх зевсгээ онгоцон дотор үлдээгээд буусан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэрхүү зевсэг нь одоо тэр хутаг сэлэм буу юу илээ динамит дэлбэрэгч зүйл нь бүгд тоглоомон хуурамч юмнууд байсан гинэ. Тийм хуурамч юмар тэгээд хүмүүс ингээ олцлоо явцсан. Бас л аргатай байгаа ш. За тэгээд нөө 9 хүний 3 маань болохоор яагаад ч юм очиод нас орсон гэсэн штэ. Тэгээ үлдсэн хүмүүс нь болохоор тодорхой хэмжээнд одоо нөөний янз бүрийн тийм хэрэгт ингээд улс төрийн тийм үйл ажиллагаа бол явуулж байсан. Жишээлбэл одоо нэг гишүүн нь болохоор Таиландаас баригдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд би бас тэрийг гэхдээ яг сайн ойлгоогүй. Гэхдээ Америк долларын хөрөгдөл ингээ гараад тэгээд тэр ингээ судлаад засан чинь нэг Япон хүн хамаатай болж тараад тэгээд цагдаад баригдсан байгаа. Тэгээ баригдсан чинь нөгөө хүн нь бол хойд солонгосын пассворт гаргаж өгсөн. Тэгээ хамгийн гол нь тэр одоо онгоцыг хулгайлсан гишүүний нэг нь байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн болохоор 2002 онд Японд байршлагдаж ирээд онгоц хулгайлсан хэрэгээр юм уу эсвэл хуурамч мөнгө ашигласан хэрэгээр шоронд ороод 2007 онд бол нас орсон юм билээ. Тэгээ эдгээр болохоор яг бүр тийм баттай баримт байхгүй ч гэсэн ер нь бол маш их ингээ үйл ажиллагаанд оролдог гэсэн. Тэгээ тухайн үед болохоор нөө Ким Ил Сун одоо нөөний удирдагч хойд солонгосын удирдагчийн тушаалаар юм уу эсвэл өөрсдийн хүслээр юм гэдгийг нь сайн мэдгүй. Эдрийг одоо ерөөхдөө нөө Япон хүмүүстэй гэрлүүлэе гэдэг тийм тушаал гарсан юм билээ. За тэр Япон эмэгтэйчүүдийг болохоор яг яаж олж ирэх вэ гэхээр солонгос гинэ Японоос одоо хойд солонгос руу ирэх хүсэлтэй хүмүүс. Эсийг эхлээд бол ерөнхийдөө авчирий гэж бол бодож исэн юм байлээ. Гэхдээ тийм одоо юу дээ хүн ерөөсөө олдоогүй. За тэгээд дараа нь яасан бэ гэсэн чинь зур эмэгтэй хүн л олдчихвэл хамаагүй. Ерөнхийдөө зүгээр авчирийгээд зарим нь болохоор яг өөрсдөө нүуний очиг очсон хүн байгаа ч гэсэн ихэнх нь бол хулгайлагдаж батсан гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд очоод ерөнхийдөө тэр Япон эмэгтэйчүүд болохоор маш хурдан тэрхүү одоо нөхцөл байдалтай тасаад тэгээд ерөнхийдөө хойд солонгосын тэр нууны тагнуулын ажилд бас гар хөл оролцож исэн гэж ярьд юм бэлээ. Тэгээд жишээ нь бол нэг одоо гишүүнийхэн эхнэр Копенхаген гэдэг лээ. Юу гэдэг лээ? Копенхаген гэдэг үстэй тийм. Тэгээ Копенхагенаас Аримото гэдэг нэг 23 настай охиныг хойд солонгос руу хулгайлж авч ирсэн тийм хэрэг гарсан юм бэлээ. Тэгээ тухайн үед болохоор яг ямар зорилготой хулгайлж авч явсан бэ гэхээр нэгнийх нь эхнэрийг болгох гэжсэн. Тэгээ тэр нэг гишүүн нь болохоор Өвөө Мото гэдэг нэг гишүүн байсан байхгүй. Тэрний эхнэрийг болгох гэжсэн. Тэгээ тэр өөрөө Лондонгоос хойд солонгос руу авч явсан юм билээ. Одоо болохоор тэр Өвөө Мото гэдэг болохоор олон улсын Интерполийн юугаар бол хайж байгаа тийм хүн юм бэл. Тэгээ энэ хүн хэрийг яаж мэдсэн бэ гэсэн чинь одоо тэр тухайн үед хулгайлсан тэр эмэгтэй нэр нь ил гараагүй нуугаад нууцлж байгаа одоогийн байдлаар тэр хүн эмэгтэй болохоор одоо Японд буцсан байгаа. Тэгээд өөрөө би бол ингэж хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрч ингээд хэрхээ бол хүлээж исэн юм бэлээ. Тээнийд ингээ одоо Японоос ингээд бүгд юу яасан гэсэн штэ. Эхнэр авсан гэсэн штэ.
Тэгээд бүгднийг ингээд нэг сард ингээд нэг өдөр ингээд суулаа гэрлээ юу лээ хурмаа хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд хуу ингээд яг бүдрээ ингээд нэг дор ингээд нэг өдөр хурмаа хийж яхад нь болохоор Ким Ил Сун болохоор удирдахч болохоор тэдний хурманд иржсэн. Тэгээ тухайн үед болохоор 9-өөс 3 нөхцөн Кэрчан 6 байсан тий. Тэгээ бүгд ихнэрээ аваад 12 хөлөл болсон. Тэгээд нэг сарын дараа гэхэд бүгд жирэмсэн болсон гэж байгаа байхгүй юу? Бүгд эцгүүд аав нар болсон гэж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө тэрхүү одоо жижигэн тэр баячуудын амьдардаг тэр хотгондоо бол ерөнхийдөө 30 гаруйла. Ер нь бол айгүй тийм дажгүй гоё амьдралаар бол амьдардаг байсан. Тэр нь болохоор хэр удаан үргэлжилсэн бэ гэхээр 2000 он хүртэл үргэлжилсэн гинэ. За тэгээ 2000 онд юу болсон бэ гэсэн чинь тухайн үеийн нэг гишүүнийх нь эхнэр нь болохоор Япон улсаас янз бүрийн бараа оруулж ирээд аюу их зардаг байсан. Тэгээ тухайн үедээ болохоор аюу бүүн болоод тэр нь маш сайн зарагдчихсан боловч эсвэргээрээ одоо юу гэдэг улс төрийн тийм одоо засаглалын тэр янз бүрийн асуудалд ороод буцах нь буцаад үлдэх нь үлдчихсэн юм байлээ. Бас нэг мэдээллээр болохоор Яо Мегуми гэдэг нэг эмэгтэй бас нэг гишүүнийх нь эмэгтэй юу яаж исэн бэлээ. Японд буцаж ирэнгүүтээ Америк улсын элчингийн яг хажуухан талд нэг кофе шоп ажилладаг гэсэн гинэ. Тэр нь болохоор бас тагнуулын ажиллагаа байсан. Тэгээд 1988 онд тагнуул хийсэн гэдэг тийм юугаар баригдсан юм бэлээ. За иймэрхүү байдлаар буцаж ирэх нь бол ирсэн те. Гэхдээ тэнцэнэ болохоор яг одоогийн байдлаар бол 6 хүн үлдсэн байгаа гэж ярьт юм бэлээ. 4 нь болохоор одоо яг тэр нөөний үндсэн яг тэр хулгаалсан гишүүн. 2 нь болохоор тэр гишүүнийх нь 2 эхнэр нь. Тэгээд энэ хүү бүлэгмийнх нь болохоор лидер буюу тэр Тамия гэдэг залууг болохоор нас орсон гэж одоо Япон улсын засгийн газраас бол зарласан билээ. Тэгээд үлдсэн тэр одоо амьд байгаа тэр 6 хүнийг болохоор одоо ч гэсэн Интерполоор ерөнхийдөө бол султалж байгаа. Гэхдээ тэр дундаа бас нэг хүнийг нь болохоор нас орсон байж магадгүй л үздэг юм байлээ. Гэхдээ баттай мэдээ байхгүй байгаа учраас амьд гэж хүлээн зөвшөөрж байгаа юм билээ. Тийм одоо энэ бүлгэмийг болохоор одоо Йодо гэж нэрлэдэг байхгүй. Ягд Йодогийн групп мемба гэж нэрлэдэг гэхээр энэ онгоцыг нь болохоор Йодо гэдэг нэртэй тийм онгоц исэн юм билээ. Тэгээ тэр онгоцныхын нэрээр бол идэр тийм нэр өгсөн юм билээ. Ер нь бол энэ хідэн хүмүүсийг болохоор одоо Японоос хүн хулгайлахад гар хөлөл маш гүнзгий оролцсон хүмүүс байх болцсошгүй гэж бол үздэг юм билээ. Гэтэ нөөний яг тийм нөөний бодиттой баримт мэдээ өдр одоо хүртэл одоо олдоогүй. Тэр үлдсэн 6 хүн нь одоо яг тэр Япондо бас амьд байгаа ч юм уугүй ч юм уу биш Японд гинэ хойд солонгост амьд байгаа ч юм уугүй ч юм уу бас тэрийг нь бол яг сайн мэддэхгүй байгаад байгаа юм билээ. Тэгэд интернетээр одоо Йодожикен нэдэргээ хайх юм бол ер нь бол зөндөө гарч ирнэ энэ мэдээлэл бол. Тэгээ тэр нөөний юун дотор юу яасан гэсэн штэ солонгос дээр онгоц нь нэг зогсоод бүх хүмүүсээ ингээд булгасан штэ. Тэгж яхад тэр бүх хүмүүсээ булгаж яхад дотор нь ингээ хоёр шиг Америк иргэншилтэй хоёр шиг гинэ хоёр Америк иргэншилтэй хүн байсан юм байна л та. Тэгээ нэг нь болохоор тэр чигээр Японд буцсан гэж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор тэр чигээр Солонгос руу үлдсэн гэж байгаа. Тэгээ тухайн үед болохоор Америкийн засгийн газраас нэг нь маш чухал хүн гээд 2 3 хүн ингээ ээлжээрээ ирээд энэ хүн яасан ийсэн гэдгийг маш их асууж сургалж яасан гинэ. Тэгээ тэр хүний сураг болохоор тэр чигээр ингээ байхгүй болсон. Тэгэхээр одоо нүуний тагнуул юм уу юу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Бас ямар нэгэн тийм нэг бас нэг гүнзгий тийм нэг юудгийн их мэдлэлтэй ч юм уу те тийм нэг мундаг хүн ч юм уу мэдхгүй юу ч нэг тийм чухал хүн тэр дунд нь бас явж исэн юм шиг байлаа. За миний яриг нэг иймэрхүү байна. Одоо сонирхолтой яриг байлаа. Би тэ бодлоо одоо ингээд нөгөөний одоо ингээд чи эний хэлдгээр нөө 800 хүн хулгаалсан гэдэг шиг одоо тэрнийх нь үндсэнд нь энэ 9 хүнтэй бас явж исэн юм билөө гэж бас бодоод айгуу сонирхолтой санагдсан. Гэтэ энэ нөөний хамгийн гол нь ингэж хулгайлах чан ганцхан бас нөө Японоос бас биш юм байлээ. Бас бусад орнуудаас бас хойд солонгосууд ч бас айгүй хулгайлж исэн юм билээ штэ. Айгүй их ч яах вэ? Мэрсээр хулгаалдаг байсан юм шиг байлээ. Филиппин, Таиланд эдрээс. Тийм тэгэхээ ингээ гүнзгий судлаад үзвэл ер нь бол амар сонирхолтой санагдсан. Тийм билээ. Би бас ингээд судалж байгаа үед ингээд амар олон хүний мэдээлэл бас ингээд давхар гарч ирээд ингээ нэг нөгөөтэйгээ холбоотой байж таараад тэгээд бүр яас гэж ярих вэ? Жон толгой эргээл байжлаа. Харин тийм байна. Манай 9 гар бол өөрсдөө хой солонгос руу явж очиод тэгээд хүмүүс бас байдаг юм лээ. Тийм. Тэгэхээр энэ одоо нүг амьд үлдгэсэд нь болохоор юу яасан юм бэ л дээ. Япон улсын засгийн газарт бид нар Японд л буцмаар байна гэдэг бол одоо юу гаргасан юм бэлээ. Одоо юу гэдгийг өргөдөл маягийн юм гаргасан юм бэлээ. Тэрийг нь болохоор засгийн газар нь болохоор үгүйсгсэн
Биш ээ лээ. Японы Мгм. засгийн газар илүү хойд солонгосын засгийн газар нь болохоор үгүйсгсэн. Аль нэг нь үгүйсгсэн. Тэгээд ирч чадаагүй байгаа гэд тэгдэм билээ. Гэхдээ ер нь ихэнх юунуудынх нь одоо тэр Йодо гэдэг тэр группийнх нь одоо хүүхдүүд нь бол Японд ирсэн байгаа. Нийтдээ 30 амьдардаг байсан. Мгм. Тэрнийх нь 15 6 нь болохоор буцаад Японд ирсэн гэдэг чинь. Мгм. Тэгээд 1970 онд би одоо интернет тэнцээ хэрэгжилжсэн гэж бодохоор л манай Монголд ч 2000 он гаргасаад интернет орж ирээд. Харин тийм. Тэгээд Япон эмэгтэйчүүд юу ч уулах хийн те. Тэгэл хулгаалагдаж очичвол одоо энэ 9 гишүүний эхнэрүүд нь болохоор хулгаалагдаж очичвол за за угаасаа тэгээ бүтэхгүй юм чи энэ ч амьдрий дөө гэснээр амар тагнуул өдр болцсон ч ах шиг те. Тийм. Угаасаа нөгөө тагнуулын ажилд туслах юм уу эсвэл тагнуулч болох юм бол тэднээс чи ингээ гайгүй амьдруулна. Баггүй. Мм. Тэгэхээр чи ингээд үгэнд нь ороод гайгүй байж хахаас өөр арга байхгүй. Бас тийм юм байна те. Тийм. Тэгээд амар айцтай амьдэрдэг юм шиг санагдсан тэр нөгөө Мм. янз бүрийн юм сонсоод тахад тийм. Мм. Тэгэл хилээ мартахгүй тулд зөвхөн орой ингээд сайхан амраарай гэдгээ яг их хэлээрээ хэлдэг ч юм уу тий. Мм. Бусад үед угаасаа их хэлээ ашиглаж болохгүй болохоор Мм. тийм тэгж мэддэг байсан гэсэн. За ингээ энэ удаад Энэ за тий. энэ удаад бид хоёр хойд Энд солонгостой хэрэгэллээ. холбоотой тийм холбоотой Япон хойд солонгостой холбоотой хэргийн талаар ярьлаа. Тэгээд та нар өөрсдөө бас сайн судлаад үзээрэй. Айгу сонирхолтой хэргүүд байлаа шүү. За бай. Bye. Арай л утсан тусгаад.